Онцгойлын аврагч Жанчуу агсны эхнэр Ганццэг хандаа зориулан дуу бүтээлгэжээ. Тэдний амьдралын дурсамж, мөрөөдлийг илэрхийлсэн биелээгүй мөрөөдөл дууг дуучин оюу дуулахаар болсон байна. Албуургээ гүйцэтгэж яваад амиа алдсан Жанчуу агсны эхнэр нөхөртөө зориулан хөшөө бүтээлгэж, төвчийн сонгоор нь мод тарьж, кинонд ханыхаа түүхийг багтаасан зэргийг бид өмнө сурвалжлан хүргэж байсан. За тэгвэл энэ удаа тэрээр дотоод сэтгэл мэдрэмжээ илэрхийлсэн дуу бүтээлгэсэн байна. Ер нь анх шинэ жилээр л хандаа зориулж дуу бүтээ гэдэг тийм санаа гарсан л да. Тэгээд зохиолч Чимзээ гэдэг бүсгүйтэй фэйсбүүкээр холбогдоод тэгээд нэг ийм утга санаатай ийм дуу бүтээмээр байна. Миний санаа бодол ийм байна гэдэг одоо ерөнхий утга санааг хэлээд тэгээд дуугаа зохиолгуулсан. Тэгээ одоо бол дууны маань хөгжмийн ажил явагдаж байгаа. Хөгжим нь бичигдэж байгаа гэсэн үг. Тэгээд хөгжмийн ажил маань бэлэн болонгууд удахгүй дуучин маань дуулахаар тохиролцоо дуучин оюу дуулна. Тэгээд дуу маань удахгүй ер нь бэлэн болно да. Тэгээд ханыгаа ер нь дуундаа мөхлөл үлдээ бүх дурсамж те бүх юмнуудаа энэ дуунд мөхөлж үлдээгэл хизээж биелэхгүй ч гэсэндээ үргэлж одоо миний сэтгэл зүрхэнд мөрөөдөл болоо үлдэж байгаа л ганц олцчих юмсан, ганц тэрвэрчих юмсан ч юм уу те. Ганц унсчих юмсан ч гэсэн юм уу. Энэ тийм л мөрөөдөлтэй үлдэж байгаа болохоор тэгээд тийм нэртэй дуу болсон байна.